Мэдээлэл технологийн инженерийн шалгалт жилд 4 болон 10 дугаар саруудад дэлхийд даяар нэгэн зэрэг зохион байгуулагддаг байгаа. Тэгэхээр Монголын одоо мэдээлэл технологийн мэрэгчлэнүүд, оюутан залуучууд, мэдээлэл технологийн инженерүүд маань уг шалгалтыг өгч дэлхийд дахинд өөрийнхөө практик мэдлэг ур чадварыг бодитойгоор үнэлүүлж мэдээлэл технологийн инженер гэсэн олон улсын сертификат авах хэрэгтэй. Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд 80-аас дээш хувьтай шалгуулсан шалгуулагч байна. 2-3 дугаар шатанд оролцсон хүмүүсээс хамгийн өндөр оноог нь авсан тухайн үедээ. Шалгалтыг 16-ны намар 10 сард өгч байсан. Шалгалтанд орохын өмнө болохоор IT forecast зохион байгуулдаг 21 хоногийн сургалтанд хамрагдчихсан. Мөн энэ манай сургууль дээр бол өмнө нь тэнцэн багш нар бол байдаг. Тэгээ тэр багш нараас одоо зөвлөгөө авч бэлдсэндээ. Тэгэхээр мэдээлэл технологийн багш нар маань болохоор яг энэ шалгалтуудыг өгье гэж олон багш нар урд нь өгсөн байсан л да. Надаас өмнө. Тэгэл ийм шалгалт байт юм байна. Тэгэхээр ийм шалгалтыг бас нэг өгөөд үзье гэдэг. Тэгэл анх өгчээсэн. Өөрийгөө олон улсын төвшөнд одоо сориод үзье гэж бодсон. Шалгалтанд тэнцэндээ бол ер нь их урам зориг авсан да. Уг шалгалтыг өгснөөр үүсэх давуу талуудыг дурдах юм бол шалгуулагч маань сертификат аваад ITP-ийн гишүүн орнууд болох Азийн 7 орн байгаа. Мянмар, Тайланд, Бангладеш, Вьетнам, Монгол, Япон гэдэг орнууд байгаа. Эдгээр орнуудын мэдээлэл технологийн чиглэлийн компаниудад орж ажиллах шалгуур үзүүлэлтүүдийг хангадаг байгаа. Мөн уг шалгалт нь Японы хамгийн том шалгалт болох мэдээлэл технологийн инженерийн шалгалтанд суурилж боловсруулагдаж явагддаг учраас Японы компаниуд бас их таатай хүлээж авдаг. Тэгээд хамгийн өндөр оноог нь авсан хүмүүсийг Япон улс руу нэг 10 хоногийн хугацаатай Topcan гэсэн хөтөлбөрлөө явуулж исэн. Энэ шалгалтыг өгч тэнцэн хүмүүс одоо болцол хангасан хүмүүс Японд ямар компаниудад ажилладаг, мөн ямар компаниудад ажиллаж болохыг мэдэж авсан. Энэ Topcan гэдэг хөтөлбөрт хамрагдаад Япон руу явж ирээд тэнд байгаа IT-ийн нэлээд дэлхийд алдартай Японы тэргүүлэгч компаниудын туршлагыг судлаад сонирхоод тийм боломж олдоод тэрг үзчихэд ирсэн. Мэдээллийн технологийн чиглэлээр цаашдаа амжилтаа олон ахиулж Азийн бусад орнуудад мэрэгчлэр ажиллах сонирхолтой байгаа хүмүүс энэ шалгалтыг заавал өгөөрэй гэж уриалмаар байна. Шалгалтын материал нь монгол болон англи хэлээр олдох боломж бол байгаа. Тэгэхээр хэлний бэрхшээл бол үүсэхгүй. Тэгэхээр энэ шалгалтаа өгчвөл энэ өөрөө Японы яг доторх IT-ийн хүмүүст хүлээн зөвшөөрдөг шалгалт. Тэгэхээр эргээд энэ шалгалтаа өгчвөл Японд болов ажиллахад ерөнхийдөө нээлттэй болох магадaltaй байна. Энэ удаагийн шалгалт нь 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод мэдээлэл технологийн үндэсний парк дээр Дархан хотод нэгэн зэрэг зохион байгуулагдана. Тэгэхээр мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг оюутан залуучууд, багш инженерүүд, мэрэгчлэнүүд маань уг шалгалтанд идэвхтэй хамрагдаад мэдээлэл технологийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгчлэн болоход нь амжилт хүсмээр байна.